Сайн байцгаана уу? Намайг Соёлмаа гэдэг мейкап артист нэр маань Сомоо. Бас сэтгэл зүйн чиглэлээр давхар суралцж байгаа юм байна. За миний хувьд Wall Street English-ийг сонгосон хоёр шалтгаан байгаа. Эхнийх нь болохоор хичээлийн хуваар сонголт байсан. За миний хувьд ажлын онцлог шалтгаалаад өдрө болгон яг ажил маань дуусах цаг тодорхойгүй байдаг. Тийм болохоор яг тогтсон хуваартай тийм сургалтын төв суух боломжгүй байсан. Тэгээд сайн судалж байгаад Wall Street-ийг өөрийн хүссэн цаг заамдаа тохируулаад хичээлээ сонгоод явж болдог гэдгийг мэдээд анх сонгож исэн. За хоёр дахь шалтгаан гэвэл яг танхимаар хичээлэх үед багш нар маань бүгд 100% гадаад багш нар байсан. Тийм болохоор мэдээч хэрэг англи хэлийг яг англи тайлбартаагаар сурах, англи хэлийг яг монгол хэлээр тайлбарлаж сурах хоёр ялгаатай санагдсан учраас энэ нь давуу тал гэж бодоод сонгосон байгаа. За миний хувьд анх Wall Street English-ийнхаа менежертэй ирж уулзаад баг уулзсан тэр үедээ шууд Wall Street English суух юм байна гэж шийдчихсэн. Энэ нь болохоор миний анхны сэтгэлдээ холбоотой болов гэж бодож байна. Яг анх ороод ирэхэд маш тохилог санагдчихсэн. Хоёр салбартай хоёулаа айгүй тохилог, яг тийм гэр шиг мэдрэмж өгдөг. Хичээлээгээ суухад маш тогтой тухтай. Дээрэс нь халуун, цай, кофе бэлэн байж идэг. За мөн дээрэс нь яг энэ уур амьсгал маш гоё халуун дулаан. Үүднээсээ station маань ингээд ухтаж авдаг. Яг юу хэрэгтэй байгаа бүх зүйл маань хариулт өгөхөд бэлэн байдаг. За мөн надад анх нөгөө коуч шууд санал болгож исэн. Коуч маань бас бүх хичээлийн үйл явц болон хэрэгтэй зүйл маань туслахад бэлэн гээд багш нар маань хүртэл ер нь бүгд ингээд тийм надад туслахад бэлэн нэг юм халуун дулаан гэр бүшиг уур амьсгал ухацсан надад маш их таалагдсан. За Wall Street English-ийг би анх тохилог юм байна, тухтай юм байна, гадаад багш нартай юм байна. За би хичээлээ сонгоход юм байна гэдэг маш олон шалтгаанаар сонгож ирсэн бол одоо миний хувьд яг суралцаад нэг жил болж байна. Тэгэхэд бол за яг энэ сургалтын төвийн яг амин сүнс нь бол би яг хичээлийн програм буюу сургалтандаа байдаг юм байна гэдгийг ойлгоод байгаа байхгүй юу? Яг гэж байгаа ихээр бусад сургалтын төвөөс ялгаатай нь яг хүний тарих яаж юм сурдгийг яг тэр яг системээр нь яг англи хэлийг сурах чаддаг юм шиг санагдаад байгаа. Яг англи хэлний процесс нь бид нар жишээлбэл төрлөх хэлээр сурахдаа анх шууд дүрм үзгүй яаж ихэд нэг ойлгоод ийм юм шиг байна гэж үзээд нэг хэлж үзээд буруу зөв хэлж үзээд дараа нь дүрмийн судагтай адилхан яг ийм системээр хичээл нь явдаг нь маш их таалагдсан. Одоо миний хувьд жишээлбэл одоо би сая дөрмийнхаа хичээлийг үзчихэд яг энэ бичлэгэнд орж ийн. Одоо энэ дөрмийн хичээлийг үзэхийн тулд би яг 7 хоногийн турш энэ дөрмтэй холбоотой кино үзээд өөрөө би даасан хичээлүүд судалж аваад орж ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дөрмийг аягүй гой амархан сурч ийн гэсэн дөрмийн хичээлээ сонирхолтойгоор үзэж ийн гэсэн. Яг иймэрхүү бусад сургалтын төвийг бодвол энэ уруу чиглэлээр хичээлүүд надад их содон тэгээд бас маш зөв юм шиг санагдаж байгаа. За өөрчлөлт гэхээр эхлээд нөгөө хинжиж болох үс өөрчлөлтийг асуух бах. За миний хувьд бол анх энэ сургалтын төвд орж ирэхдээ яг 9-р төвшин яг 20 төвшин байдаг гэж надад тайлбарлаад яг шалгалт авч ирсэн. Түүнийх нь 9 гэдэг төвшөндөө явж исэн. Тэгээд одоо миний хувьд болохоор жил орчим суралцаад явж байгаа. Одоо 14 гэдэг төвшөндөө очиж байгаа. За хүмүүсийн мэддгээр бол A2 гэдэг төвшнөөс B2 гэдэг төвшнөөр очсон байна гэсэн үг. Тэгэхээр энэ төвшөнд явж байгаа. Тэгээд миний зорьсон төвшин бол 16 гэдэг төвшин. Тэгээд үлдсэн одоо надад байгаа хугацаанд 2 сарын хугацаагаа энэ хугацаанд яг анх зорьсон төвшөндөө хүрнэ гэж бодож байна. За дараагийн өөрчлөлт нь гэх юм бол надад мэдрэгдэж байгаа өөрчлөлт бас байгаа. За хэмжигдэхүйцээс яг өөрөө мэдрээд байгаа. Энэ нь болохоор би англи хэлийг өдөр тутмынхаа хэрэглээнд оруулж ирж чадсан юм шиг санагдаад байгаа. Яг сургалтанд сууж ирснээс хойш би дандаа англи хэл дээр кино үздэг болсон байна. Дандаа гадаад дуунаар сонсдог болсон байна. Тэгээд олон орны найзуудтай тэр найзуудтайгаа өдөр болгон харилцаанд орж чаддаг болсон байна. Хичээний англи хэлийг өмнө хичээл гэж боддог байсан бол одоо илүү хэрэглээ гэдэг утгаар нь өдөр тутамдаа хэрэглэж чаддаг болсон байгаа нь өөрчлөлт шиг санагдаж байгаа. За өмнөх асуултанд хариулсан шиг надад нөгөө өөрчлөлт мэдрэгдэж байгаа гэж байгаа. Өдөр тутмын хэрэглээнд оруулж ирч чадж байгаа гэдэг нь миний хувьд маш том бахархал байгаа. Тэгээд бас яг одоо төрж байгаа мэдрэмж болохоор ямар нэгэн англи хэлээр ярих шаардлагатай нөхцөл хэрэг би очих юм бол ямар ч айдсгүйгээр ингээд окей болж ийн гэдэг ихтэй тэр харилцаанд орж чадна гэдэг энэ итгэлийг олж авсан. Олж авч чадсандаа өөрөө маш бахархаж байна да. За миний хувьд болохоор
эхний алхам угаасаа хамгийн хэцүү бөгөөд яг хийчих юм бол цаашаа бүх зүйл амархан болдог гэж боддог. Тэгээд яг энэ бичлэгийг үзээд хэрвээ танд эргэлзээ төрж байгаа бол зүгээр л яг анхны уулзалт хийх цаг товлоод ирээд үзээрэй. Менежертэй уулзаад үзээрэй, төвшнээ тодорхойлуулаад үзээрэй. Тэгэх юм бол бас танд маш том энэ болохоор маш том алхам байх болно. Тэгээд дараа нь энэ Wall Street-ийн шиг сонгох хэсэг нь бол дараагийн асуудалт хэрэглээд уулзаад үзээрэй гэж хэлнэ.